За ингэж эхэлчихье. Багш мэрэгжлийг сонгох болсон дурсамж маань их гэгээлэг ер нь. Яг захиралтайгаа ирээд уулзсан чинь би тэр моментийг ерөөсөө мартдаггүй. Чин захирал маань харин гадаа зэрлэг зулгаж исэн байдий. Надад бол айгүй гүн сэтгэлдүүлдээсэн байхгүй юу. Энэ хүнд итгэж болох юм байна. Сургах үйл ажиллагаа чинь ерөөсөө итгэлцэл дээр л тогтож байгаа шүү дээ. Ингэж ярих гэж бодож исэн. Цээжлүүлэхээс илүү бодит амьдрал дээр хэрэглэх тэр одоо боломжийг нь олгодгоороо л даваа талтай гэх юм уу. Яана. Намайг Мөнхбаатарын Мөнхтия гэдэг Эрдэнэ сан сургуульд англи хэлний багшаар ажилладаг. Сургуульдаа бол одоо 5 дахь жилдээ ажиллаж байна. Ерөнхийдөө боловсролын салбарт бол 9 дахь жилдээ ажиллаж байгаа. 2017 онд Монгол Улсын боловсролын их сургуулийн англи хэлний багш мэргэжлээр төгссөн. Багш мэргэжлийг сонгох болсон дурсамж маань их гэгээлэг ер нь. Энэ болохоор шууд ерөөсөө манай аавтай холбоотой. Тийм бага байхад одоо чинь тэр үед чинь 5 дугаар ангиас нэхэлж англи хэлдэг байсан. Тэгээ англи хэл дөнгөж эхлээл нэг юм ABC-гээ сураал тэгэл 1 2 3 гээл нэг 2 3 хэлээл ингээд сурж исэн чинь аав маань намайг давтаж байгааг харсан. Найзуудтай миний охин англиар ярьдаг. Хардаа одоо та нарт үзүүл миний охин үзүүлчих гэл. Тэгэл би чинь нэрээ хэлээл, насаа хэлээл тэгдэг байваа. Одоо тэр үед чинь 12 13 настай охин байсан. Аав энэ байдал нь юусоо арилахгүй. Миний охин англиар ярьдаг хардаа хүмүүсээ та нар миний охин харуулчих хэвээр амар гоё ярьдаг гэл. Тэгэл 6 дугаар ангид ороод ирэхээр угаасаа номон дээр байдیں۔ Hello, how are you? I'm fine, thanks, and you гэх яг иймэрэ байдаг. Яг энийг хэлж сурчаал байж байгаа л бодсон л доо. Аллийн болгон тэ аавынхаа нэг жижигүрийн хідүүгээр ингээл хуураад авдаг ч тал 5 дугаар ангид орж ирэл жоох хичээгээл арай өөр төвшнийх болъё гэдэг юм уу те. Тэгэж бодож байгаа л ерөнхийдөө аавынхаа урмыг бодож англи хэлийг сурахыг гадаад хэлээр ярьдаг болохыг хүсдэг байсан. Би чинь Дорнот аймагт сургуулаад ерөнхий боловсролын сургуулаад төгсөж оюутан болсон. Тэгээ тэр үедээ болохоор тэр үед Дорнотод чинь хөдөө орон нутагт чинь гадаад хүнтэй таарах боломж юу нь бол байхгүй. Ганц нэг хоёр сүмийн пастортай ч юм уу таарч нэг хай бай солилцох боломж олддог байсан. Тэгээд хинч нададтай тийм ингээ харилцаанд орох боломжгүй байхад би өөрөө хизээ нэг өдөр надтай гадаад хүнтэй би эсвэл таарах юм бол би яг ингэж ярина гэл. Талент хараал хүнтэй ярьж байгаагаар ингэж мөрөөдөж төсөөлж ингэж ер нь англиг бүр зүрх сэтгэлээсээ сурахыг эрмэлздэг байсан. За тэгээд дараа нь багш одоо нөгөө нэг элстэрхэн шалгалт болоод сургууль сонголт хийх үед багш болж исэн. Багшийн мэргэжлийг сонгосон. Багшийн мэргэжлийн гараагаа 2017 онд Монголын хүүхдийн хордон гэдэг их яалаас эхэлж исэн. Байгууллагатай 4 жил ажиллаад ерөнхийдөө нөхөр маань бас Эрдэнэт рүү нөхийг санал болгож исэн. Тэгээ Эрдэнэтэд ирээд одоо яг тухайд Эрдэнэ сан сургуулийн хамгаалан гэдэг багш ажилладаг байсан. Тэр багштайгаас нэмсэргүйгээр ингээд танилцаад тэгээ тэр багштай би ингээд ирж нүүж ирэхээр боллоо гэдгийг хэлсэн чинь багш маань намайг одоо тухайн багш маань захирал санал болгосон байдیں۔ Тэгээд би захиралтайгаа ирж уулзаад яг захиралтайгаа ирээд уулзсан чинь би тэр моментийг ерөөсөө мартдаггүй. Захиралтайгаа ирж уулзгаал бас нэг ингээд аль биесний хувцлал тэгэл нүр амайтайхан болгочоо тэгээд ирээд захиралтайгаа уулзах гээд үүдэн төлөөжсэн чинь захирал маань харин гадаа зэрлэг зулгаж исэн байдий. Тэрийг хараад надад айгүй гоё тийм хөдөлмөрч надад бол айгүй гүн сэтгэлдүүлдээсэн байхгүй юу. Энэ хүнд итгэж болох юм байна. Энэ хүн ингээд хөдөлмөрийн үн цэнийг мэддэг хүн юм байна. Тэ үнэлдэг хүн юм байна. Тийм болохоор ерөнхийдөө надад айгүй гүн сэтгэл төрүүлээ. Тэгээд би захиралтайгаа ярилцаад ерөнхийдөө ажилд орох болж исэн. Одоо яг тэрнээс хойш айгүй хурдан 5 жил болсон байна. Сургуулийнхаа гадаад хэлний мэргэжлийн хөгжлийн бүлгийг ахалж ажилладаг би. Тэгээд ер нь сургуульдаа ирсэн цагаасаа гадаад хэл болоод харилцаатай холбоотой асуудлууд дээр үүрэг хариуцлагыг өөрч ажиллаж исэн ерөнхийдөө. За тэгээд энэнд яагаад ингэж орсон бэ, төлхөө орсон бэ гэхээр би Монголын хүүхдийн хордонд ажиллаж байхдаа ч гэсэн гадаад харилцааг нь хариуцж ажилладаг байсан. Тэр туршлагын маань бас захирлууд маань үргэлжлүүлэхийг хүссэн байх. Тэгээд ер нь бол энэ гадаад харилцааг давуу хийдэг шалтгаан маань би зундаа яг зунд ингээд 60-аас 62 хоногийн хугацаанд аялал жуулчлалын салбарт нөгөө аялал жуулчлалын хөтөч орчуулагчаар ажилладаг. Тийм учраас нөгөө хүнтэй харилцах нэг тийм ив аргыг олохдоо ч илүү сайн ч юм уу те эсвэл яг уу мэдээж тийм туршлага зүйл байдаг байха тэгж л яадаг байх тийм. Би хүүхдүүдтэй ажиллахдаа хамгийн их одоо баримтлагдаг зарчим маань тэдний ер нь багш гэд дээрээс харьцахаас илүү найз нөхөд шиг байхыг хүсдэг. Хүн ингээд яг ижил төвшөнд хүнтэй ингээд юм ярихаар итгэлж тэнд өөр байдаг.
тий харилцаа, хандлага, харилцан яриа хүртэл өөрөөр өрнөдөг учраас би хүүхдүүдтэйгээ ерөнхийдөө илүү найз шиг нөхөр шиг нөхөрлөж тэгэж харьцахыг илүү хүсдэг. Ер нь цаашдаа ч гэсэн тийм байх бах. Тэгээ би ч өөрөө юм жижигэн битэй нэг тийм хорд урд хөдөлгөөнтэй тий. Тийм болохоор хүүхдүүд маань ер нь надтай ер нь айгүй хурдан татансдаг. Аль ч ангид ямар ч ангид заасан. Багш болсон цагаас ахуулаад ер нь төлхөө ахлагчийнхантай ажилласаар ирсэн. Тэгээ ахлагчийн хүүхдүүдтэй харилцана гэдэг чинь өөр айгүй их мэдрэмж шаарддаг. Гаднаас нь харахад ингээд найзалж нөхөрлж байгаа юм шиг мэт боловч тухайн хүний цаана яг юу яваад байгаа, яагаад байгаа, ийгээд байгаа гэдгийг мэдрэхэд ингээ хүүхдүүд ингээ зангидаад байж болдог байгаа байхгүй. Яг өсвөр насны тэр хүүхдүүд ингээд яг элс шиг ингээд айгүй харимхай тийм болсон үе дээр нь атгаад байх тусам хүн элсийг ингээд гарандаа атгахад дэлгээд үзэхэд жоохон хэсэг нь л үлдэн шүү дээ. Бусад гарын салаагаар ингээд урсаад алгуулцдагтай адилхан. Яг тийм байдаг учраас би энэ хүүхдүүдийг ингэж базж чангаар одоо байлгахаас илүүтэйгээр найз нөхөрлөлийн харилцаатай байхыг л хүсдэг. Тэгээд тэр л тэдний итгэлийг хурдан олдог ч гэдэг юм уу те. Хичээл сургалтын үйл ажиллагаагаа үр дүнтэй байлгахад маань бас тийм болоо. Ерөнхийдөө багштай итгэн гэдэг чинь одоо сургах үйл ажиллагаа чинь ерөөсөө итгэлцэл дээр л тогтож байгаа шүү дээ. Тэгэхээр надад итгэсэн хүн амьдралын харилцаан дээр ч юм уу эсвэл сургалтын үйл ажиллагаан дээр ч юм уу надад итгэсэн бол тэндээс үр дүн гаргах ёстой гэж би хардаг. Манай сургуулийн онцлог бол өмнөний хэлэхэд энэ Эрдмийн сан сургууль гэдэг чинь миний яг 2 дахь одоо ингээд ажлын байр байхгүй юу. Тэгэнгүүт би нэг тийм олон газар ажиллаж үзээгүй ч гэсэн дандаа тийм өгөгдөлтэй, дандаа тийм чадвартай, салбартай ингээд шигшгдсэн тийм хүмүүс ажилдаг гэж хардаг. Тэр манайх бол ингээд яг боловсон хүчний бүрдүүлэлт дээр бол үнэхээр сайн менежменттэй ажилласан. Мэдээж захирлууд чинь манай удирдлагын багийнхан чинь урт хугацааны төлөвлөлт гэж байна шүү дээ. Хамгийн ихэнд ерөнхийдөө багшлах боловсон хүчнийг бол маш сайн хангасан гэж хардаг. Энд би бас манай Батмөх захирлын хэлсэн үг байдیں۔ Байшин хүнийг сургадаг, багш хүнийг сургадаг гэдэгтэй яг тэр зарчмаар ингээд багшлах боловсон хүчин, ажиллах боловсон хүчнийг бол ингээд маш сайн шийдээд өвний дараагаар ингээд дэд бүтц рүүгээ ороод одоо маань сургууль бол үнэхээр тахлаг орчинтойгоос гадна маш чадварлаг хамт олонтой сайн талууд нь гэвэл дурдаад барахгүй шүү дээ. Эрдмийн сан сургуулийн хувьд бол ерөнхийдөө математик гадаад хэлээр гүнзгийрүүлсэн сургуульд явуулдаг сургуулийг та бүхэн бол мэдж байгаа. Тэгээд миний ингээд харж байгаа өнцгөөс бол манай сургуулийн хүүхдүүд дэлхийн хамгийн 2 том хэлийг сурдаг, нэг доор эзэмшдэг. За англи хэл бол та надаар хэдүүлэхгүй мэдж байгаа ч тийм 100 дэлхийн одоо 170 гаруй улсууд англи хэлээр ярьдаг бол хэлээр бол дэлхийн хамгийн олон хүн ярьдаг. Тэгэхээр энэ 2 том хэлийг зэрэгцээд эзэмшиж явж гин гэдэг нь өөрөө манай сургуулийн эрхэм зорилго бол дэлхийн шинжлэх ухаанч, өв соёлоо дээдлэгч, шинэ эртний шилдэг иргэдийг төлөвшүүлнэ гэсэн зорилготой байдаг. Яг энэ рүү чиглэсэн тэр процессууд бол ингээд явагдаж байгаа гэж би хардаг. Гадаад хэлийг эзэмшнэ гэдэг нь өөрөө магадгүй англи хэлтэй, хятад хэлтэй бол чи дэлхийн иргэн мөн байхгүй юу? Чи энэ хэлүүдийг ингээд эзэмшснээрээ өөртөө хязгааргүй боломжийг нээж байгаа. Чи монгол хэлээр ярьдаг бол чиний хэлээ зургаар зөвхөн монгол хэл гэсэн. Чи монгол ил хүн монгол иргэн юм байна. Гэхдээ чи дэлхий рүү ойрт хараа болоогүй юм байна л гэж би дотроо боддیں۔ Тэгэхээр тухайн хүний одоо хэл хязгаарвал тухайн хүний мэддэг хэл ах нэ гэж би боддог. Тэгээд манай сургууль бол яг энэ чиглэлээр хүүхдүүдийг бас гадаад харилцаагаа илүү их тэлхийн тулд хүүхдүүдийг ингээд хятад улс руу, Япон улс руу энэ ингээд сурагчдыг сурах цалжаагаар эсвэл сургууль зөвчлөлөөр ингээд явуулдаг. За тэгээд хятад руу бол сүүлийн 2 жилд би 4 удаа явсан байна. Энэ удаад 10 хүртэлх 10 буюу түүнээс дэш хүүхдүүдийг хариуцж авч явсан. За хэлээр нэвтрэхээс ахуулаад хүүхдийн бүх хариуцлага өөр дээр нь ирдэг. Хүүхэд ингээд шал өөр болдог. Тухайн орчинд нь очиж сурангууд хүүхдүүд ингээд бүр үнэхээр би хөгжмөр юм. Хэлээ сайжруулмаар юм. Би бол өөрийгөө айгүй ингээд бас дажгүй хэмжээний ойлгочдөг гэж бодсон чинь багшаа гэсэн хүмүүсийн ярианы хурд бас өөр юм шал өөр юм ч гэдэг юм уу те. Тэнд очиод эхний өдрөөсөө ахуулаад хариуцлагатай бол хинээр ч юу ч хэлүүлэхгүйгээр өөрөө очиж хичээлээ давтаал ер нь харилцаа хандлага айгүй өөр очдөг гадаад руу яваад ирэхээр бид нар яг монголоор ярьж байхдаа ингээд би бинийг ингээд чөлөөтэй ойлгодог штэ. Тэнгүүд бид нар тэр хүмүүс яг ингээд өдөр тутмын амьдралдаа ямар нэгэн байдлаар худалдаа авалт хийх ч юм уу, зам асуух ч юм уу, кофе шоп орох ч юм уу, тийм үед яг ингээд амьд харилцаанд орохоор тэр хүн чинь гадаад хүн юм байна гэдээ яг удаанаар бас ярихгүй шүү дээ. Яг тэр хурданд нь тохируулаад ярингуй тэр яриаг нь ингээд бас барьж авч чаддаг. Энэ тэр болоод ирэхээр хүүхдүүд айгу урамшдаг юм.
За миний хувьд одоо энэ жилийн хамгийн том зорилго багш болсноос хойш би чинь боловсролын салбарт 9 дахь жилдээ ажиллаж байгаа боловч дунд нь бас 2 жил сургалтын менежер энэ төр хийсэй. Тэгээ одоо буцаж англи хэлний багш болоод одоо 2-12 дугаар ангитай дааж ажиллаж байгаа. Тэгээд хамгийн ихнийхээ эрхээ шалгалтыг өгөхөд ингээд баг өөрөө догтлоод зүүдлээд одооноос яах вэ яах вүлээ гэл те би өөрөө ингээд догтлоод байгаа. Тэгээд миний хувьд бол энэ эрхээ шалгалтанд өөрийгөө болоод хүүхдүүдэд амжилттай сархийг л зорж байна. Миний одоо багшийн хувьд ажиллаж байх үеийн карьертаа Эрдэнэ сайн сургуультай олон улсын хөтөлбөр буюу Кембрижийн олон улсын хөтөлбөрийг авчрах үйл явцад гүйцэтгэх шатны удирдлагын үүрэг оролцоотой ажиллаж энэ хөтөлбөрийг одоо Монгол улсад анх хөдөө орон нутагт анх удаа баг боловсролоос нь эхэлж хэрэгжүүлэх хэрэгтэй сургууль болоход нь өөрийнхөө хувь нэмрийг оруулсандаа их өөрөөрөө бахархах тийм мэдрэмжийг авч исэн. Мөн гэхдээ нөгөөтэйгүр одоо ингээд хүүхдүүд эхний ямар ч ингээд шинээр хичээл заагаад гаргахад хүүхдүүдийн сэтгэлийг ингээд өөртөө татаж чаддаг юм шиг надад тийм мэдрэмж төрдөг байхгүй юу? Хүүхдүүдийн нүднээс ингээд мэдрэгддэг. Энэ багш дахиад манад хичээл ороосоо. Энэ багшаар хичээл заалах юмсан гэж ярьдагч, хэлдэгч тэр харцыг нь ч гэсэн мэдрэх айгуу дуртай. Ер нь. Тэгэхэд л яхаар тухайн өдрийн ингээд юу гэдэг стресс ч юм уу те ядарсан юмнууд ингээд алга болчихсон шүү дээ. Тэгээд өдөр би хичээл заасан болгоныхаа араас би энэ хичээлийг нэг өнөөдөр тэтгэв хөвтөл заачих шиг боллоо даач гэдэг юм уу те. За энэ хичээлийг бүх хүүхдүүд маань ингээд оролцоод идэвхтэй байгаад ингээд гарах юм бол тэр л амар кайф шүү тэрээсөө. Айгуу гоё мэдрэмж аваад да окей болж ш гэж бачаач дотроо. Тийм. Олон улсын Кембрижийн хөтөлбөрийн давуу тал нь гэх юм бол хүүхэд тухайн мэдлэгийг зөвхөн тогтоохоосоо илүүтэйгээр бодит амьдрал дээр хэрэгжүүлэх боломжийг айгүй олон талаас нь олгодог онцлогтой. Одоо жишээлбэл миний одоо хамгийн ихээр ярих хүсдэг зүйл болохоор энэ хөтөлбөр маань өөрөө солигдохын хоорондын залгамж холбоо болоод одоо ингээд хүүхдүүд бага боловсролоос ахуулаад суур тий бүрэн дүнд боловсрол эзэмшихэд энэ хөтөлбөрүүд ингээд эндээс эхэлжсэн сэдв энэ хүртэл ингээд явж байгаа жишээ нэ тэ. Тэгэхээр энэ хөтөлбөрөөр боловсрол олсны давуу тал бол тухайн мэдлэгийг гүнзгий системтэйгээр урт хугацаанд эзэмших энэ бүр тодорхой том давуу тал юм энэ хөтөлбөрийн яг. За тэгээд айгүй олон хичээл дээр нэг сэдв ингээ айгүй олон талаас орж ирдэг. Жишээлбэл одоо миний англи хэлний нэг бүлэг сэдвүүдээр ургамлын навчийг юу гэдэг вэ? Ч юм уу навчийг одоо үндсийг нь юу гэдгийг, навчийг нь юу гэдгийг энэ яаж ингээд ургамал өсөж үрждгийг гэдэг сэдв байлаа гэхэд тэр ингээд сэдв нь шинжлэх ухааны хичээлд нь бас ороод ирсэн байдаг. Тэгэхээр энэ хүүхэд чинь шинжлэх ухааны мэдлэг нь гүнзгийр нь нэгдүгээрт шинжлэх ухаанч үг хэллэг нь сайжирна юмыг ингээд аюул олон талаас нь системтэйгээр сурдаг нь л одоо хамгийн том давуу тал юм байна гэж би харж байгаа. Тэгээд манай сургуулийн хувьд одоо хэрэгжүүлээд 2 дахь жилдээ болж байна. Одоо ер нь бол 3 дахь жилээс хойш олоосын шалгалтуудаа өгж эхлэх төлөвлөгөөтэй байгаа бид нар. За энэ хүү зөвшөөрлийг ашиглаад Эрдэнэ сайн сургуулийн үе үеийн төгсөгчөд, багш ажилчид, 30 жилийн түүхийг бүтээлсэн бүх хүмүүст 30 жилийн ай мэндийг хүргье.